За guys, нэг олон юм ярилгүйгээр шууд бичлэгэндээ орцгоё. За энэ матч дээр болохоор Jungle Roll, Hyper Roll гэсэн үг л дээ. Hyper Roll дээр Kushner тоглосон. За би Kushner тоглох дээр нэхлээд бол шууд Red Buff-аас эхэлчихдэг. Тэгээд Red-ийн ажиглалын жижиг Craft-ыг хамт аваад тэгээд монголчуудын хилцэн шигснаар байцаа буюу бай. Тэгээд buff-ыг наваад. За тэгээд 4 level орчоо шууд Gold руугаа бүрчлэн ганглна. За тэгсэн энийг хоёр юм гарч иж гай болоод Эгонд хөтлөгдөө тэрийг нь алчих гэж байгаа юм аа. За өглөө юу дээ гэсэн Атлас X2 маань зүгээр агаараа алан шүү гэж орж ий. За Трисла нөхрийг нэг шийтгэе гэж бодоод очсон. Яагаад тэгэхээр матч эхэлсэн цагаас хойш дандаа нэг Силванаг тэр нэг мухраас хөлдуулах байна. Сэргийн катлаад байсан. Тийм болохоор нэг тусалж алсан. За тэгсэн энийг өвсөн дотроосгүй энийг хоёр юм. Тайшаа. Өөрөөсөө салахгүй маань. Бифтэй юм шиг байна надад. Ихсэн цагаас хойш хоёулаа нэг өвснөөс зэрэг гарч ирэл. Тэгсэн Атлас маань хурж ирээд за ингээ шийтгээд алчиж байгаа юм та хэлээ. За тэгээд би саныг нь хулгай хийгээд тэр бүлүү аваа зогсож идэм болов гэд гадарцсан манайхан ашгүй нэг юм сан авааг байсан. За тэгээд энийг авчаад ишээ Голд руугаа ганглна гэсэн чинь манайхан ч харин чи хэрэггүй мэдэр даатгал гэж. За тэгээ гүйжсэн нанаг ганцаараа явж байгаа гот өшөөг авнаа гэл. Атлас маань хоёр болстой хороогоод ийхүү хороосон байт юм аа. За тэгээд рэдэ авчаад түүрэл рүү явнаа. Эсвэл энэ зүгээр манай юм зүгээр ганц ч байсан хамаагүй баазсан. Тэгсэн чинь манай Атлас бас ялгаагүй. Яа чи баацвал би баазнаа гэл зөрүүлж баацж байна. За түүртлийн дан дээр одоо ингээд санааг нь алж байгаа юм чинь түүртэл сейв. За түүртлээ авна. За тайгрэл маань бас орж ирж түүртлийг бас канселт гэж үзэж байна. За Лейлагийн за энэ ч жоохон рефлекс нэ. Оо манай хоёрыг бас тагсан ганцыг батсан. Па. Манайхан ч бас эвгүй л дээ. Сан ба 4 өдөөс андуурсан байдаг. Шийтгүүлнэ. За тайр хэлийг зүгээр ууртаа орж алт юм аа. Яа, өстө хүдгийн даа тэр. За энэ ч Рикалтигээ байцсан чи Лейла мапын дараа л за ийшээ гольт явуулна да гэсэн. Яг явуулж лээ ш. За red дээр ирсэрэд байдгүй яас. За энэ ч тэрийсэл очсон. Өндөө Силванаг анчнаас өдлөхгүй. Энэ хоёр ер нь чи за тэр манай Силванаг харж байна. Ийм л мундаг шүүтэй манай. Мэлтэй бол амар онж байгаа шүү харсан. За ямар ч шингээл гүйж явж байгаа л санаасаа бол байцгаа болоо. За тэгсэн тайгэр хэлц чи одоо арай л дэндүүдээ ороод байна гэл. Баацаад ингээд 3-4-лээ нийлээд одож байгаа юм шиг амар дэмжтэй зодоо алчт юм байна. За би тэгээ манай горд юу хийжсэн юм бол гэсэн чинь oh my god. За түүрлийн дан. Түүртлийн дан дээр дэмэжийн нөгөө хийсэн багад дээрээсээ сейв гэж байгаа юм чинь. За одоо түүртэл рүү ороход асуудал юу вэ? Түүртэл рүү орно. За яг ингэ энэ фейлд ингэ алдсан юм аа. Хүдгийн даваан дээр л амьдэрсэн. Зугтсан манайхаа алсан. За энэ дээр нэг хийлж аял хийж үзсэн арай барсан. Энэ сан нэг байрнаас 2 удаа гарч ирж андуурсан байдаг байгаа. Арай ч бас 2 удаа өчөхгүй юм аа. За ер нь тэгээд матч эхэлснээс хойш тайгэр л надаас салаагүй. Би ч тайгэрлээ салаагүй. За манай Атлас яа амир бадсан. Манайхны өвчтэй комбо орж ирсэн байдаг. За ерөнхийдөө бас Kushner миний яг яаж тоглох гэхээр ингээд энэ яг backline л орчдөг байгаа. Яг backline гэхэлэр одоо maximum mage damage-тэй херонуудыг алчна. Тэгэхээр ер нь вар авахд хамаагүй ялбар болоод ирж байгаа. Яан дээр одоо манай Силван амир орж ирнэ. Орж ирэл. За яг ийм үед бол Kushner скилээ дараад ороод бол Demi
Яагаад гэхээр хөдөлгөөнгүй станд болж байгаа болохоор юм дэмээ. Зя нана ганцаараа мэд дээр гүйж байгаа тий хаалсан байдаг. Шага рефлекс ч гэдэг. Зя саныг мапен дээр арц чаага алнаа алгаачаа гэсэн чинь. За энэ дээр бол намайг бүтэн тэнэгтүүлдэг ээ. Үнэхээр бүтэн тэнэгтэл. Би ч өөрөө тэнэгдсэн намайг ч тэнэгтүүлсэн. За чааг яаж хийж байгаа алан дагаас нэг л хатаа хөөсөн. Гэнээр үнэхээр тэнэгтүүлсэн намайг. Тэр гэрээ нохгүй. Бөө юм бочиж манай горд бүр фликерт ч ажиж алдаг байна. Манайха маш уур үрсэн сан. За яг ийм үед бол бэклайн л зөөрөх хэрэгтэй. Энэ эдрийн өөдөө шууд ороод бол тийм үү. За яг одоо бэклайн уу юу? Нана Лейла хоёулаа орж байна. За энэ хоёр үгцэн байхад айлхан ухаараа алдах нь ойлгомжтой. Одоо жишээ нь хэд скилгүй байжгаад ийм махантай хероны үүдээс орвол ер нь бол үхэх эрсдэл маш их. За сан хоёроо даалж орж ирэлч болохоор ер нь жоохон сэрэмжилсэн тэр. За манайхан сүрендерөөгийн өөлөгч. Тэрийслээ хүшгүй шүү гэж. Бүгдийг басцсан зогсож байна. Башинд биш хил гэж байгаад шийдэх болсон. Зя манай тэрийслээ гинэ. Манай тайгрил амар юм их гэл консольдод ороод бүгд канселдсан. Зөрөөд манайхан бошноолсон байдаг. За энэ дээр сан баг 3 дахь яг энэ байрнаас орж ирв. Яа. За ямар тач бөндөө зодсоор байгаа юм гээд лорд бол авчихна. Яа тайгрил амар юм ихч үдсэн боловч фейлдсэн. Зя нанагаа шийдэгчдэг байгаа. За хөрхөндөө авсан. Манайхан ч уг нь тим файт хийвэлж 98 раунд авсан л та. Гэтэ манайхан сайн бүшилж өгч чадахгүйсэн яг нь. Зя нанагаа алдгаараа ална. Лейлагаа ч ална. Нанаг алаагүй юм шиг байсан. Нана пассив нэжлэгээр авчиж. Зя манайхан юу болж байгааг хаашаадсан. Яа манай бол бацдгаа л хийж байна. За ингэж ороод. Ер нь жоохон токсик флекс юм шиг. За манайхан бол сампл өнгөлөө нэгтүүлжлээ. Ер нь бол херон өөрөө юм. Тэнэгтүүлэхэд бол ер нь амар хэлбэр. Хөлбөрөө шийдэл тэнэгтүүлээ явчихна. За нанагаа бол ер нь энэ нанагаа биелсэн баг таа. Намайг үнзий ядсан баг нанаа л хэлээ хоёр бол. За ингээд лорд авах гээд лорд дээр би ингээд гадерта дуудаад байдаг. Манайхан байдгүй. Би Сильванаг дээр юу хийж байгааг ойлгоогүй. Горд стори яагаад байгааг ойлгоод. Гэлсэн чинь лордоо бүүслээ. Аваад тэгээ лордтойгоо чихэл дуусгадаг юм дээр манайхан ч бас нэлээ удажиж ирсэн. Чи ямар тэ сейф лорд аваад. За энэ чи тайгер л намайг за чи бол одоогүй би танайхан л орж үзье гэд ороод заа үзээ таалдсан. За мөн нөгөө Лейла гална. За шогжиг ч сан байж магадгүй. Яа одоо яах вэ? Лорд өвлийг хүү яах өгсөж манай Атласгүй гэж ороод базаал ингэж нэг комбо оруулаад пат гээл. За ингээл дуусгасан байт юм да. Тоглолтыг. Тэг ер нь жоохон севтер матч салхалаа одоо ингээд гэлс зэрэг аваад бүшлээд дуусгая гэж бодсон. Тэгээд дууссан байт юм ба. Зя guys тэгээ бичлэг таалагдсан бол пэйжээ дагаараа хойштой зөндөө болон хайлайт болон иймэрхүү бичлэгнүүдийг цаг алдалгүй оруулаад явах болно guys.